Харуки Мураками өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу. Орчуулсан тэгш заяа. Жунпэг 16 настай байхад эцгийн түүнд ийм мэдэгджээ. Суцаар нэгэн ижил цус гүйж буй эцэг хүү мөн хідэж. Тэд хин хиндээ сэтгэлээ нээх үйс ойр дотн биш. Ялангуяа эцэг нь амьдралын талаар гүн ухааны гэмээр ийм ажиглалтаа үүтэйгээ хуваалцах нь өдрийн од мэд ховор тохионо. Тиймдээ ч анханасаа яагаад тийм яриа өрнөх болсныг санд өгч тэр өдөр аавынх нь хэлсэн үг Жунпэгийн ой тоонд тодоос тод хадагдан үлджээ. Тэгэхэд эцэг нь эр хүний амьдралд таарах олон хүүхнээс 3 л чин зүрхний жинхэнэ учрал байдгийг. Илүүчгүй дутуучгүй 3 гэж тухаглах шахам. Тэгэхдээ дэлхийн нарыг жилд нэг удаа бүтэн тойртоо гэх мэдээжийн баримт тооч байтай ажиггүй өгүүлсэнсэн. Аавынхаа ил гинтийн мэдээлэлд балмагцсандаа бас хүү тухайн хоромд хариулт болгоод хэлчих олигтой үг санаанд нь ороогүй дээ Жунпэ чимээгүй л сонсож суужээ. Цаашид чи амьдралдаа олон хүүхэнтэй учирч таарна. Харин чам тохирохгүй хүүхэн цагийг чинь дэмий барахын нэмэр. Үүнийг битгий мартаарай гэж эцэг нь сануулж билээ. Хожим хаан Жунпэгийн идэрхэн оюун бодол аав маань заяаны 3 хүүхэнтэйгээ учирсан болов. Ээж тэднийх нь нэг муу юм болов. Тийм бол нөгөө хоёр нь яасан бол гэх асуултууд эргэлдэх болжээ. Жунпэ ил сониуч асуултуудаа эцгээсээ асууж төвцсөнгүү. Угаас аав хүү хоёр зүрх сэтгэлээ уудалцахаар дотн биш хойно. Жунпэ Токиогийн сургуульд суралцахаар 18-даа гэрээсээ авч тэр зур хид хідэн бүсгүйтэй уулзаж амьдсны нэг нь түүний жинхэнэ учрал байв. Тэр үүнийг анханасаа л хожмих шигээ тодорхой мэдэж байсан ч энэ мэдрэмжээ илэрхийлж амжаагүй явтал өнөх бүсгүй нь өөрийнх нь сайн найзтай гэрлэж удалгүй яриалжээ. Ингээд Жунпэ амьдралаас хүртэх учиртай хувь хүчгээсээ мөнөөх бүсгүй хасах учиртай болов. Залууд сэтгэлээ бүхэлж бодол санаанаасаа бүсгүйг үлдэн хөхөөс өөр зам үлдсэнгүй. Тийнхүү аавынх нь ярьсан жигтэй онол ясаар амьдралынх нь шин зүрхний жинхэнэ учрал 2 болон хорогджээ. Ил учрлаас хойш Жунпэ өөр хүүхэнтэй уулзах болгондоо энэ миний сэтгэл зүрхний жинхэнэ учрал мөн болов хэмээн өөрөөсөө шалгаан шаналн 2 дахь болсааж. Үнэхээр чин зүрхний заяаны учрал итгэдэг байж хэмээн үлдсэн цөөн хөзрөө дэндүү эрт дэлгээд барчхмааргүйгээс тэр. Анхны эрхэм учрлаа амьдрал болгож чадлагүй алдахдаа Жунпэ хүн ёсны нэгэн чухал чанарт дүргүүгээ анзаарч хайр сэтгэлээ зөв цагт зүйтэйхэн илэрхийлж чадах хэсэгтээ эргэлзсэн удаатай. Би ч амьдралын ар сархныг хянамгаа зохицуулдаг мөртлөө амин чухал зүйлсээ ажиггүй алдаж явуулдаг хүн байхаа да гэх бодол дотроос нь хатгаж тэр тоолонд зүрх сэтгэл нь хүйтэн харанхуй руу живэн алдрах шиг болно. Гэвч шинхэн танилцсан хүүхэнтэйгээ хитгэн сар хамт байгаад л ааш зан аяг төрхөөс нь ялимгүй нэгэн согог олж илрүүлмэгц. Зүрхнийхээ гүнд санаа амран тайвширдаг байлаа. Учирсан хүүхнүүдтэйгээ ингэж тодорхойгүй үлбэр харилцаар энэ байдал нь ужиграх тийшээ хандав. Хүүхнүүдтэй учир уруулахдаа тэр харилцаа нь хар аяндаа дуусах хүртэл хамт байгаагаад анханасаа салахад төвөггүй хүүхнүүдийг эргүүлдэг тул хил ам хэрүүл шууган боллоо харилцаагаа дуусгаж сурчээ. Ил байдлаа Жунпэ өөрөө ч ухаараагүй хатал ийм хал палгүйхэн хүүхнүүдийг аяндаа л таньдаг болсон байлаа. Энэ чадвар нь түүний төрлөх мөн чанар уу эсвэл гадаад орчны нөлөө юу гэдгийг өөрөө ч үл мэднэ. Хэрв 2 дахь нь мөн бол эцгийнх нь хараалын сүудэр дайрснаас зайлахгүй. Их сургуулаа төгсгийн алдад Жунпэ аавтайгаа сүрхий муудаж игнэгт холбоо тасрахтаа үрсэн ч учир шалтгааныг нь тайлж хэлээгүй өнөх 3 хүүхний дүрмэл амьдрал туршид нь салахгүй дагах сэтгэлийн зовлон болж үлджээ. Ямар тал ижил хүүстэнтэйгээ ойртож байж энэ утгагүй дэмэрлээс ангижрах юм болов хэмээн нарийн үнний завсар эргцүүлж байх втэ. Гэвч Жунпэ гагц эм хүүстэн л тачаад нь дурлаг нь үнэн билээ. Залуу үеийн дараагийн учрал өөрөөс нь хэдэн насаар эгчмэд хүүхэн байлаа. Хүүхэн 36-тай, Жунпэ 31-тэй байж таарчээ. Танил нь Токиогийн төвд багшаархан Франц зоогийн газар ажиллаж эхлээд нийлтийн ослолтой урьсан тэр үдэш Жунпэ Перелисийн хүүхд торгон цамцан дээрээ зуны нэмгэн хүрэн хослуулан өмсөд очив.
Тэнд дотн найзтайгаа уулзахаар тохирсон ч нөгөөх нь ирж амжихгүй болсон тул ганцаар зугаасхаас аргагүй боллоо. Жумпэ лангууны дэргэд ганцаар сууж хундаг даар суучаад зоогийн газрын эзэнтэй салах ус хийхээр олны дундаас харцаараа ирж байтал гартаа нэг ягаан гогтол барьсан өндөр хүүхэнд дөхөж ирэв. Хүүхнийг хараад сайхан битээ юм а гэсэн бодол толгойд нь харв. Хүүхэн лангууд холцсноо тэнд байгаа нэг хүн өөрийнхөө зохиолч гэх юм үнэн үү гэж асуув. Тийм ээ тэгэж хэлж болно гэж Жумпэ хариуллаа. Тэгэхээр зохиолч гэж дуудаж болно гэсэн үг үү? Жумпэ толгой дохив. Та хэдэн ном хэвлүүлсэн бэ? Өгүүлгийн 2 дүгүр, орчуулгын 1 ном. Аль аль нь сүйдтэй зарагтаагүй дээ. Хүүхэн Жумпэ толгойноос нөхөл хүртэл зэрвэсгэн шинжүүд сэтгэл хангалуун инээмсэглэв. Би анх удаа л жинхэнэ зохиолчтой уулзж байна. Жах урамгүй л бах. Зохиолчд гэдэг бусдад үзүүлэх авьяасаар марах улс. Төгөлдөр хуурч бол хөгжимдэн, зураач бол өөртөө зориулаад ямар нэг юм зураад өгнө, ил бичин илбэг үзүүлчин. Харин зохиолчд бид чинь газар дээр нь гаргаад үзүүлчих юмгүй л улстай. Харин л дээ би таны уран бүтээлч ирчмийг таашааж болох юм. Уран бүтээлч ирчим гинэ. Жирийн хүмүүст байдаггүй онцгой тийм нэг ирчим. Би өглөө болгон сахлаа хосгохтой талент хардагч. Тийм юм юу анзаарч байгаагүй дээ. Хүүхэн нэмсгэлтэй асуув. Та ямар төрлөөр бичдэг вэ? Хүмүүс наадгыг чинь их л асуудیں۔ Гэтэ миний бичсэнийг аль нэг төрөлд хамааруулахад бэрх. Хүүхэн хундганы ирмэг дээгүүр хуруугаа явуулангаа. Юутайч үргэлжилсэн үгийн зохиол бичдэг бололтой. Тийм үү? гэв. Тийм л гэж бодож байна. Эсвэл зүгээр үгсийн хэлхээч гэсэн болно. Хүүхэн ахин нэмсгэлэв. Би нэрийг тань дуулж исэн болов? Та утга зохиолын сэтгүүл уншдаг уу? Хүүхэн толгоогоо үл мэдгч эрсгэн сэгсрэв. Тэгвэл дуулж байгаагүй л болов. Би тийм алдартай зохиолч биш л дээ. Акутагавагийн шагналд нэр дэвшижсэн үү? 5 жил 4 удаа дэвшсэн. Ганц ч удаа авч байгаагүй юу? Жумпэ сулхан нэмсэглэр хариулав. Хүүхэн түүнээс асуулгүй дэрэгдэх саналд нь суугаад хундагтайгаасаа балгалаа. Үндэ авсан аваагүй ялгаагүй шагнал гэдэг арилжааны л нэг арга зай шүү дээ. Шагнал авсан хүнээс ийм үг сонссон бол илүү үнэмшилтэй байх байлаа. Хүүхэн өөрийгөө Кири гэж танилцуулахад сонио хэрэг байна шүү. Христийн Магдууны Киритэй адил сонсогдлоо гэж Жумпэ хэллээ. Хүүхэн өөрөөс нь нэг хур магад түүнээс ч өндөр байж мэдгээр харагдав. Богино тайрмал ус, наранд борлсон арьс, нүдэн дулаахан төрхтэй юм. Цайвар ногоон тааран хүрэн, хөвдөх хүрсэн дэрэгэр хормойтой банзал өмсөж, гүрмийнхээ ханцууг дохоогоо хүртэл нугалсан байлаа. Гүрмийнхээ дотор бицсэн оюу зүйлд заханд нь хатгсан энгийн даавн цамц өмсжээ. Цамцныхан цаанаас түүхгэр том биш, жижиг ихээргүй, сэргэрхүү тов байна. Хүүхний хөндлөнгөөс ажихад загварлах хуцалтанд төдийл анзаарахдаггүйч, хувь хүнийх нь хүчрэх чанар илт мэдрэгдэнэ. Өгүүлбэр төгсөх болгондоо бамбар уруула, үл мэдэг царвайлах нь хүүхний төрөх байдлыг юр бусын хөхүүн агаад амьд болгох аж. Ярих зураа хэсэг аздан бодол хэлэхэд нь төмбөр духан дээр нь зэрэгцээ 3 үрчлээ агшин зур тодроод алга болно. Жумпэ хүүхэнд ирэхгүй татагдж буйгаа анзаарав. Бүсгүй барьцгүй хэрэн чанд байдал сэтгэл догтлуулж хамаг биеэр нь нууц дохиод тархаах мэт сулхан лувшиж эхлээд байсан зүрхэн зээжиндээ багтаж ятан цогчоод ирлээ. Гинэт хоол нь аргаад явчихсанд Жумпэ дэрэгдүүрээ өнгөрөх зөөгчөд хийж үлсэн ус захиалгангаа бодол дотроо найл. Миний зайны эмэгтэй мөн болов. Үлдсэн 2 учирлын нэг нь мөн үү? Эсвэл удаах бүтлгүүт лөө? Энэ бүсгийг үдээд явуулах уу? Үлдээгээд харцнах уу хэмээн өөртөөгөө ярилцаад амжив. Чи анхнаасаа л зохиолч болох хүсэлтэй байсан уу гэж Кири яриа өдлөө. Юу ч хэмээр юм битээ анхнаасаа л өөрөм санаанд ороогүй гэвэл илүү онох байх. Тэгвэл мөрөөдөл чинь биелжээ.
Харин угтаа бол агуу зохиолж болохыг л хүссэн баг. Даанч энэ хоёрын хооронд алд дэлмийн зөрөө бий гэж хэлэнгээ Жүнбэ гараа хагас алдаллаа. Хүн мөртл эхлэх гэж биш үү дээ. Ирээдүйн өмнө чинь тосч гин. Төгс төгөлдрийг түргэн хялбар бүтээчихгүй гэж Кэри хэлээд хэсэг азцснаа дахин ам нээж насыг настуулаа. Харилцсан насаа хилэлцэн хойно хүүхэн өөрөөс нь нэгчмэд гэдэгтээ ажирсан шинжгүй харагдлаа. Жүнбэд ч бас заах юм байсангүй. Тэр угийн л залуу огтоос илүү эд насны эмэгтэйчүүдийг таашаана. Игчмэд хүүхнүүдээс салахад явдал чирэгдэл болох нь бага байдаг үлээ. Өөрөө юу хийдэг вэ гэж Жүнбэ сониучрахав. Хүүхэн мушилцгаа болж царайгаа анх удаа төв болгосноо. Юу гэдэг хүн шиг харагдаж байна гэж хариу асуулаа. Жүнбэ хундаг барьсан гарынхаа бугуу хөдөлгөн улаан дарсаа алгуурхан эргүүлтэнгээ жахан дөхүүлж болох уу гэлээ. Таахад тийм хэцүү байна гэж юу? Ажиллаж дүгнэх гэдэг чинь зохиолч хүний ажил байхаа. Оягч тийм бишээ. Зохиолч хүн ажиглаж бас дахин ажиллаж байж эцсийн мөчөд дүгнэлтэд гарах учиртай. Тийм байж. Тэгвэл ажиглаж бас дахин ажиллаж байгаад өөрөөрөө төсөөлөд үзтээ. Ингүүл мэрэгжлийн ёс зүйд чинь хашлахгүй байгаа зү. Жүнбэ толгоогоо өргөөд хүүхний царайнаас ямар нэг нууц тэмдэг олох гэсэн мэт анхааралтай ажив. Хүүхэн ч өмнөөс нь харц бууруулалгүй ширтлээ. Хэдэн ормын дараа Жүнбэ оргуу хоосноос шахуу ургуулж бодсноо хэлэхэд өөрөөс ч өөр хүн чадхааргүй нарийн мэрэгжлийн ажил хийдэг байх гэлээ. Бага онлоо. Хэн бүхний хийж чадах ажил биш гэдэг нь үнэн. Гэхдээ ахиж жаахан лавшруулах гад үзтээ. Хөгжмөнтэй холбоотой юу? Биш ээ. Хувцас загвар уу? Үгүй ээ. Теннис. Таасангүй. Жүнбэ толгоос ихсрээд наранд борлсон арьс чирэг чацрахаг би шүрмэслэг гартаагаас чинь дүгнвэл гадаа талбайн спортод гарамгүй аж мэдгэрээ. Гэтэ гадаа гандаж явдаг хүн шиг л харагдахгүй байна л да. Тим шинж алга гэв. Кэри ханцуугаа шамлаж лангуун дээр тохиолдоод ил гарсан шуугаа эргүүлж тариулан харснаа. Тунд өглөө гэлээ. Гэхдээ л онд чадаагүй шүү. Хүн ялимгүй нууцтай үлдэхэд гингүү штэ. Ажиглах төсөөлөх үйлээс чинь холдуулж ажлаасаа авдаг таашаалыг чинь бусдалмааргүй байна. Гэхдээ багаан төхүүлэх гээд үзье. Чи бид хоёрт адил тал байна гэж Кэри хэллээ. Юугаар адил гэж? Би ч бас анхнаасаа л ийм мэрэгчлээ болгосон гэж хүсдэг байсан. Яг чамтай адил. Энд хүртлээ амаргүй зам туулсан шүү. Наадах ч сайн ирэх шүү. Аргагүй чухал шинж. Ажилчин тэгэхээр ашиг сонирхлын гэрлэлт бус. Асан дүрлэлцэн хайр юм байна гэж Жүнбэ өчлөө. Асан дүрлэлцэн хайр гэж Кэри тавтав. Энэ үгс түүнд онцгой сэтгэл төрүүлэг бололтой. Гайхалтай зөөрлөлээ. Ингээд нэрийг чинь би хаанагтай дуусан болов гэж Жүнбэ асуувал. Үгүй л болов гэд Кэри толгоос ихсэрв. Би тийм алдартай биш ээ. Тийм дээ, хүн бүрд л их хэрэгцээг байх учиртай. Яг тийм гэж Кэри нэмсэглэн хариулснаа царайгаа төв болгож. Гэхдээ миний ажил чинийхаас арай ондоо. Би анхнаасаа л төгс төгөлдөрт хүрэх учиртай. Өчүүхэн жалдаа гаргаж болохгүй. Төгс төгөлдөр эсвэл төгсгөл. Тэг дундуур нь байж болохгүй. Надад хоёр дахь боломж гэж байхгүй гэлээ. Улам дөхүүлж байгаа нь энэ үү? Магадгүй. Цар дээр ориглон дарстай хундаг тавьсан зөөгч хажуугаар нь явхад Кэри хоёр хундаг дарс авч нэгийг нь Жүнбэгийн өмнө тавилаа. Тэгээд төлөө химэн хундагаа өргөв. Жүнбэ ч мөн адил хундагаа өргөлөө. Хоёр биеийнхээ ажил мэргэжлийн төлөө хос шилэн хундаг бүхт нууцлыг дугаарж ингэн харшив. Ингээд чи гэр бүлтэй юу гэх хүүхний асуултанд Жүнбэ толгоогоос хэсэрч хариулав. Би ч адил. Тэр шөнө хүүхэн Жүнбэнд хонжээ. Хоёул зоогийн газраас бэлгэлсэн улаан дарсыг хуваан ууж, загас наадуулсныхаа дараа хамтдаа унтацгаав. Маргааш өглөө Жүнбэ 10 цаг сэртэл хүүхэн явчихсан байлаа.
Алдуурсан дурсамж мэд үл мэдэх хонхойч хоцорсон хажуугийн дэрэн дээр ажилдаа явахгүй бол болохгүй нэ. Хүсвэл холбоо бариарай гэсэн үгтэй зурвас утасны дугаарыг хамт татлаад орхижээ. Жумпэ хүүхэн рүү уцтаж тэд бим гарын орой зоогийн газарт хоол идлээ. Багахан улаандар сууж өрөөнд нь загас наадуулаад унтсны маргааш хүүхэн бас л явчихсан байл. Нэм гаргийн өглөө байсан ч ажилтаа учир явлаа гэсэн товч зурвас үлдээжээ. Жумпэ хүүхний ямар ажил хийдгийг олж мдээгүй ч ямар ч болоо өглөө эхэлдэг ажил байх нь заримдаа амралтын өдрөө ч ажилдаг байж таарлаа хэмээн таамаглав. Хаа очиж тэдэнд ярих юм мундахгүй их. Хүүхэн хурц ухаантай, олон талын мэдлэгтэй төдийгүй унших дуртай аж. Гэхдээ гол төлөв намтар, төв, сэтгэл судлал, түгээмэл шинжилгээ ухаан зэрэг уран зохиолын бус ном уншиж гайхамаар олон талын мэдээлэл хураажээ. Нэгэнтээ Жумпэ угсармал барилгын түүхийн талаарх гүн гүнзгий мэдлийг нь биширч гүйцсэн удаатай. Угсармал барилга. Тэгэхээр чиний ажил барилга юм уу? Архитектуртай холбоотой гэж даарлаа. Үгүй, би өрдөл бодит ач холбогдолтой сэдвүүдэд дурладаг. Тэгээл дээр хүүхэн Жумпэн хэвлүүлсэн 2 өгүүллийн төврийг уншаад шагшин магтав. Миний төсөөлснөөс хайгуу сонирхолтой байлаа. Үндэ зохиол бүтээлийг чи уншдал надад таалагдахгүй бол яана. Тэгвэл юу гэж хэлнэ л гэж санаа зовж исэн. Гэтэл завах хэрэггүй байжээ. Надад бүхэлдээ таалагдсан. Ийм үг сонсох таатай байна гэж Жумпэ санаа амарсан янзтай хэлв. Тэр өөрөө ч хүүхний гуйлтыг биелүүлж номоо уншуулахаар өгөхдөө ялгүй зовж байжээ. Урмыг ч бодсондоо ингэж хэлээг юм шүү. Чамд үнэхээр сод зохиолч болох онцгой чанар байна. Өгүүлгүүд чинь уур амьсгал сайтай. Зарим нь тун амин сэргийг дүрслэлтэй, бичлэн сонирхолтой. Хамгийн гол нь чиний зохиолууд бүхэлдээ маш тэнцвэртэй. Миний хувьд хөгжим, уран зохиол, дүрслэх урлаг гэд юм бүхэн тэнцвэр хамгийн чухал. Тэнцвэргүй үзүүлбэр, тэнцвэргүй бүтээлтэй таарах бэрх. Тийм дутуу дулмаг бядуу ядуу юмс намайг бүр тагуутулж орхидог. Бүр дотор муухаарч бөөлж сутгадаг гэж. Тийм болохоор л би хөгжмийн тоглолт үздэггүй, уран зохиол барагтаал уншдаг. Тэнцвэргүй зүйлдээ нүүр тулахаас айсандаа юу? Яг тийм. Тийм эрсдлээс зугтах гэсэндээ рамаа уншдаг, хөгжмийн тоглолт үздэг үү? Яг зөв. Надад бол арай л хэтрүүлэгтэй санагдаж байна. Би жинлүүрээ орд. Тиймээс тэнцвэргүй бүхнийг төвчдөг. Үгүй төвчж чаддгүй гэх нь буруу, харин гэд хүүхэн тохирох үг хаан хэсэгт үтснээ санаанд нь ороогүй бололтой тэнгэлзэнгүү санаа алдав. За саяуч штэ ердөө чамайг хизээ нэг өдөр бүрэн хэмжээний роман бичнэ гэж итгэж байгаагаа л хэлгэсэн. Тэр цаа чи илүү сайн зохиолч болно. Мэдээж тэр болцол хугацаа орно. Би ингэж л бодож байна. Өвгүүдээ би угаасаа л өгүүлэн л зохиолч. Роман бичнэ тохирохгүй гэж Жумпэ үүднэр хариулав. Тэгсэн ч хамаагүй гэж хүүхэн итгэлтэй хэллээ. Жумпэ хариу хэлсэнгүү. Агаар жуулагчаас үлээх салхины чимээ чагнаархан өг дуугүй л суулаа. Өмнө нь тэр роман бичих гэж хэд хэдэн удаа оролдож үзсэн ч тухай бүрдээ дунд нь гацаад дуусгах чадлагүй орхижээ. Үнэн дээр түүнд удаан хугацаанд төвлөрч суугаад бичих төсвөр төвчээр дутдаг байлаа. Эхэндээ ч юу юугүй л ямар нэг онцгой зохиол бичгэнэ гэсэн итгэл төрнө. Бичлэгийн маяг нь өрнөм, баялаг, болзон тосох ирээдүйн итгэл төгс. Бүтээл нь ч тэр хэрээр торлог хөвөрхийг юм. Гэвч цаашлах тусам ирч хүч энэгүй санаа нь алгуурхан суларсаар эсвэл хурдаа сааж байгаад таг ундарчихдаг хөдөлгүүр аятай юучгүй шавхтан хоосорч орхино. Уйт намрын ил жихэн орой тэд удтал ноололдон янаглаад эхээс төрсөн биеэрээ орондоо хөвсгэж байла. Кири Жумпэ тэврүүлээд мөрийнхэн дэрлэн хэвтэнэ. Жумпэ чи өөр хүүхэнд хайртай тийм үү? Тэгээ түүнийг мартаж чаддгүй хаа. Тийм ээ гэж Жумпэ зөвшөөрлөө. Тийм илт байна уу? Дээр барах уу? Хүүхнүүд иймэрхүү юмд их мэдрүү идэх. Бүгч тийм биш хаа. Бүх хүүхэн гээгүй штэ. Тийм ээ. Бүх хүүхэн ийм мэдрэх биш. Тэр хүнтэйгээ уулздаг юм уу?
Уулзаа ихээр асуудалтай. Яаж болохгүй асуудал юм уу? Тийм л юм да гэж Жүмпэ харамсангуй толгой дохив. Ужиг асуудал байх нэ. Ужиг гэхэд хэцүүч асуудал бол би. Гэрээ дарснаасаа жаахан болгоод. Надад бол тийм хүн байхгүй. Жүмпэ чи надад үнэхээр таалагддаг. Чамайг харахаар сэтгэл хөдлөж, чамтай байхад аз жаргалтай, амар тайван мэдрэмж төрдөг. Гэхдээ инглигээд би харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй гэсэн үг биш. Ийм үг дуулах чамд ямар байна? Сэтгэл чинь амарч гинэ гэж шивнэг шахам хэллээ. Жүмпэ хуруугаараа хүүхний үсийг зөөлөн илбэснэ. Яагаад тэрвэ гэж асуултыг нь асуултаар хариулв. Яагаад харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлгүй байгаа юм бэ гэж үү? Тийм ээ. Чам тавгүй байна уу? Баг зэрэг. Би ямар ч ир хүнтэй өдөр тутамдаа ойр дотн харилцаж чаддгүй маа. Асуудлын учир ганц чамд байгаа юм биш л дээ. Хийж буй ажилдаа бүрэн дүүрэн төлөрмөр байдаа гэхүү дээ. Ир хүнтэй амьдраад хэлбэл ер нь л хин нэгэнтэй сэтгэлээрээ гүн гүнзгий холбоотой олчих юм бол ажиллаа хийж чадахгүй төрнө. Тиймээс бүхнийг байгаа чигээр нь үлдээсэн дээр. Жүмпэ хэсэг бодол хийснэ. Ир хүн цатаар хүсэлгүй гэсэн үг гэлээ. Яг тийм. Сатаар хаваас сэтгэлийн тэнцвэрээ алдаж ажил мэргэжилтэд их том саад учруулна. Яг зөв. Ийм эрсдлээс эмээгтэй л ир хүнтэй амьдрахыг хүсдэггүй байх нэ. Хүүхэн толгой дохиод энэ ажлаа хийж байгаа цагт өөр арга байхгүй гэж эрсгэн хариулв. Гэтэ чи надад ямар ажил хийдэг хэлээгүй л байгаа штэ. Чи таалтаа. Айл ухт юм уу? Хаанаас та гэж гэрээ гайхсан байртаа инээд алдаад. Янзтай таамаг байна да. Дааж орон байрны хулгайч нар өглөө ажилдаг үн тооггүй гэв. Хүлсний алуурчин байх нь. Яалаа гэжтэй. Хаанаас ч юм хэртэм санаа гардаг байна. Тэгвэл хууль ёсны ажил байх нь л дээ. Дэлгүй яах вэ? Тагнуул юм уу? Үгүй дээ. За. Өнөөдөртөө тавраа ингэж өндөрлөе. Одоо харин чиний ажлын талаар ярилцъя. Ойрт юу бичиж гин? Зохиол бичиж байгаа юу? Тийм ээ, нэг өгүүлэг бичиж байгаа. Ямар хөө өгүүлэг вэ? Дуусгаж амжаагүй түр завсарлаа. Тэгвэл бэлэн байгаа л ярьж яах. Жүмпэ дуугаа ураа. Тэр эд бичиж буй зохиолоо өөр хүнд ярихгүй гэсэн зарчимтай. Дундаас нь дэлгэчвэл тэр чигээрээ төөрч самуураад явчих мэднэ. Тэгээд ч үгэнд буулгаснаа амаараа чалчаад байвал зохиолын амин сүнс өглөөний шүдэр адил замхарч одно шүү дээ. Тэгэж хэмээн утгын тансах хүшгийг өнгөж ноосоор үзэмжгүй арвч болгож хаяхтай агаар нэг болно. Гэвч Кирийн богино үсийг хуруугаараа элбэн хөвтөж авахд дуусгаагүй зохиолоо түүнд ярмаар ч юм шиг санагджээ. Тэгээд ч одоо мухарчаад байгаа болохоор ойрын хитэн өдөртөө өрүүлжлүүлж бичихгүйз. Өгүүлэгч нь 3 дугаар биес хүрэндэг эмэгтэй гол баатартай зохиол. 30 дөнгөж гарч яваач том эмнэлэгт ажилладаг чадварлаг дадлага юмч. Ганц бий боловч эмнэлгийнхээ мэс засалчтай амргийн харилцаатай. Өнөөх нь 50 шүргэж яваа ихнэр хүүхэдтэй ир гэж Жүмпэ зохиолынхоо тухай ярив. Кири гол дүрийн эмэгтэйг дотроо ургуулan харах гэсэн мэд хэсэг азанснаа. Дурбулаам хүүхэн үү гэж асуулаа. Тийм ээ, будцгай дурбулаам. Гэхдээ чам шиг сэтгэл татан биш гэж Жүмпэ хариулав. Кири нэмсэглэн Жүмпэн хүзүүн дээр үнсээд сайхан хариулт байна гэж сэтгэл хангалуун хэлв. Бид хэрэгтэй үед онцтой хариулт өгөхдөө муугүй шүү. Аргагүй тийм юм аа. Ялангуяа орон дотроо. Орон дотроо ялангуяа гэж Жүмпэ давтснаа. Хүүхэн амралтаа авч ганцаараа аялалд явдیں۔ Эндгтэл адил намар болж байна. Хүүхэн уулсын хормойд халуун аршаантай багшаархан амралтын газарт буудлаад горх даган тааваараа алхаж явлаа. Шуу судлах хорхоотой ялангуяа нохоо шогшоргыг онцгойлон ажиглах дуртай. Үнэлтэй. Хүүхэн ширхсэн горхны чулуун дээр хөл тавтал нэг өвөрмөц хэлбэртэй чулуу анхаарлыг нь гой татав. Улаан өнгөтэй их л танил хэлбэртэй мүлгэр чулуу байв.
Хүүхэн ч бодож цөхөлгүй бөөрийн хэлбэртэй чулуу гэж танилаа. Эмч хүн болохоор ингэж гэрхэн анзаарсан хэрэг. Чулуу, хэлбэр, хэмжээ, өнгө гээл бүх шинжээрээ хүний жинхэнэ бөөрнөөс ялгархангүй адилхан байна. Хэмээн үргэлжлүүлв. Тэгээд хүүхэн буцахтаа өнөө чулууг аваад явна. Тийм ээ. Хүүхэн чулууг эмнэлгийнхээ өрөөнд аваад иж хаяа бичиг цаасны даруулга болон ашигладаг боллоо. Хэлбэр хэмжээнд даруулга болгоход чухам тохирсон байснаас тэр. Бас эмнэлэгт баймаар хүний бүр шиг хэлбэртэй. Яг зөв. Гэтэл хэдэн өдрийн дараа хүүхний жигтэй манзарч эхэлнэ. Ийн ярьж байгаа зогсоход нь анхааралтай чагнаж байсан гэрээ ихэд шимтэнгүү хүлээх хаж. Жүмпэ оргил хэсэг дээр нь сонсогчоо тэсгэл алдуулах үүднээс зориуд азнан алгуурлаж байх шиг боловч үнэн хэрэгтээ үүнээс цааш бичээгүй байжээ. Тиймээс өгүүлэг түүхээ энд хүргээд үнэрлүүлэх учиртай болов. Жүмпэ хаяа хэрхэхгүй олон замын уулзурт ийн тэнгэлзэн зогсохдоо эргэн тойрноо судлан шинжилж оюун ухаанаа хэрч чадлынхаа хэрээр хурцлан дайжилсны хүчин өгүүлэг түүхийнхээ өрнөлийг бодож алах нь тэр. Хүүхэн өглөө бүр ажилдаа ирэхдээ өнөөх чулууга урд оройн орхиж тавьснаасаа огтур газраас олох болжээ. Уул нь тэр чулууга орой болгон ширээн дээрээ үлдээгээд тарьдаг байлаа. Угийн юм бай эмгцэгцтэй хүнд бол энэ байрнаас ногт хөдлөхгүй боловч өглөө нь өнөө чулууга эргэлддэг сандлынхаа суудал дээрээс баарны тэрэгтээс заримдаа бүр шалан дээрээс олдог болов. Сүүлдээж ой санамж нь самуурч бодлаад байгаа юм болов уу гэж сэтгэл замнахад хүрч. Үе таалгаа байнга дүүжих тул албан өрөөрөө нь өөр хүн нэвтрэх боломжгүй. Харуул нөөц түлхүүр байгаа ч олон жил эмнэлэгт ажилласан тэр эмчийн өрөөнд дур мэднэ орохгүй нь лавтай. Тэгээд ч цаасны даруулга болгож эхэлдэг ердийн чулууг одоо байрнаас нь хөдлөх гэж бусдын өрөөрөө сэм гэдгийн хэрэг юусан бэлээ. Өрөөнд өөр юу ч өөрчлөгдөж алга болж эргэж хүрэхгүй атал өнөөх бөөрн чулуул ганцаараа энэ тийм очсон байна. Хүүхэн бүр мухардаж гүйцэв. Чи юу болсон гэж бодож байна? Бөөрн чулуу яагаад шүн болон нүүт юм бол? Бөөрн чулуунд тэг шалтгаан байсан мэт гэж Кэри итгэлтэй хариулв. Ямар шалтгаан байх вэ? Чулуу хүүхнийг ямахаар алгуурах нь цочроох гэсэн баг. Тийм байж. Гэтэ яагаад тэгнэж? Мэдгүй гэд Кэри инээд алдсан. Магадгүй хүүхний ертөнцийг дөргиомор байсан юм билүү гэлээ. Миний сонссон хамгийн таарахын үгийн шоглон байна да гэж Жүмпэ шогширлаа. Чи зохиолч штэ. Тэгэхээр чи шийдэх учиртай биш үү? Би бол ердөө л сонсогчдод юм. Жүмпэ хар аяндаа л хөмсөг зангидав. Анхаарлаа төвлөрүүлэх гэж хит хүчилснээс чамархаа орчимд нь бүгтгэн л огшиж өвдгаач. Магад хит их дар суусных ч байж мэднэ. Зохиолын санаа нэгэн зэрэг бөөнөрөө төрдөггүй. Ширээний ард биеэр сууж, гурав гараа хөдлөхгүй л бол цааш өрнөнө гэж байхгүй. Тэгэхээр жаахан хүлээсэн ч болох уу? Ингээд шамд ярьсан чинь өвлөг маань торлогоо үргэлжлэх юм шиг санагдлаа гэж Жүмпэ хэллээ. Тэгвэл хүлээ гэж Кэри хариулаад гунтагтай дарсыг авч химснэ. Хүлээхэд асуудалгүй. Гэхдээ өвлөх чинь үнэхээр сонирхолтой байна. Бөөрн чулуу яасныг хурдхан л мэдмээр шүү гэж шавдуулаад залуу руу эргэж тавхар хөхөөрөө биед нь зөөлн алдлаа. Тэгснээ нандин нууцаа хаваалцах мэт намуухнаар. Гэж Жүмпэ. Энэ ертөнцийн юм бүхэн учир шалтгаантай болоод өрөндөг химэн шивнэхэд амтад нойрондоо дийлсэн Жүмпэ ам нэж чадсангүй. Хүүхний хэлсэн үг өгүүлбэрүүд шөнийн агаарт хэлбэр төрхөө ген сарнаад ухамсарын гүнд нь хүрхээсээ уртан амтлаг дарсны үл мэдэг үнэртэй уусан замхрав. Ерөөсл бид ахуйн булгандаа төрлүүлээд анзаардаг болохоос аясын салхинд хүртэл оршин байх өөрийн шалтгаан бий. Гэхдээ хизээ нэгэн цагт бид үүнийг анзаарч мэдхэл болно. Тэр цагт оюун санаанд өөрлөсөн салхины мөн чанар бидний ертөнцийг бүхэлд нь дөргион. Салхи бидний доторх бүхнийг мэднэ.
Ганц салхич биш. Гарыг ертөнцийн юм бүхэн. Жир нэгэн чулуу хүртэл чи биднийг нэвтрхий мэднэ гэж. Үүнийг бид цаг нь болохоор аяндаа ойлгоно. Харин нэгэнт ойлгосон бол тэр бүхэнд уусан алдрахаас өөр замгүй. Тэднийг дотооддоо нэвтрүүлж нэгэнд тэр бүхнийг давж гарсан л бол улам чанд руу дүтлэнэ. Жумпе 5 өдөр гэртээ бөгж толгой өндөлгөө суусаар бөөрөн чулуутай өгүүлгийнхээ өрнөлийг бичив. Киригийн таамагласанчлан бөөрөн чулуу эмч хүүхнийг алгуурхан аниргүй атлаа эрс шийтэмгүй сорсорл байлаа. Хүүхэн нэг орой буудлын өрөөнд амрагтайгаа орж бушуухан шиг янаглахаар нуруугаар нь тэртэл бөөрөн чулуу гарт нь тэмдрэгдхэн тэр. Чулуу хүүхнийг отож байжээ. Угтаа энэ чулуу амргийнхаа бие цуулгасан нууц мэдээлэгч нь байл. Эгээл шавж шиг арвалзан хөдөлж дохио илгээх нь 3-ны өндгөнд хүртэл мэдрэгдэж. Хүүхэн бөөрөн чулуутай бодол санаагаараа холбогдсон ярилцлаа. Ялимгүй чигдсэн чулуу алгыг үл мэдэг хөлрөгнө. Эмч хүүхэн бөөрөн чулууныхаа шүн бүр нүүдэгт аажуухан тассаар эцэстээ гайхаж цочиртгооч болжээ. Өглөө бүр ажлынхаа өрөөнд орж ирээд өнөөх гайхал чулууг урд оройн үлдээснээс огт өөр газраас олж ширээн дээрээ эргүүлэн тавих нь энгийн дадал болж хувирв. Хачирхалтай нь хүүхнийг өрөөндөө байхад чулуу байрнаасаа үл хөдлөх хагаад наранд биеэ ээгээд ноцоор чивтэх муур шиг нэг газартаа шигцээр таарна. Харин хаалгаа дүгжээд холдож отмогцсон хөдөлж эхэлдэг байлаа. Хүүхэн зав чөлөө гармагцал чулууга гартаа барин гүлгөр бараан гадаргууг нь өндгөөрөө тэмдрэн илбэг хагаад яваандаа өнөختөө бүрэн автаж яг л ховстуулсан мэд харц үл салгах болсноор ном унших, дасгал хийх зэрэг дадаж хөвссөн бүхэндээ сонь бурхан тэрэ. Өвчнүүдээ үзэх хүч чадлыг л өөрөөсөө арайхан гаргах хагаад амьдралын өөр бусад үйлийг игнэх тогтсон дадал зуршил аяндаа өрнөх агшин хорон даатгаж оргижээ. Тэгэн тэгсээр ажлын нөхөдтэйгөө яриад хэлэхээс зайлсхийж царай зүсээ тордон арчилгаа болж хоол идэгч хүслгүй болов. Хайртынх нь тэрэлд хүртэл уцаар дөрүүлнэ. Гагцхүү дэргэд хөнгөө үед л ганцаардсан хүмүүс нохоо мууртайгаа ярилцдаг шиг чулуутайгаа сэмхэн хүүрнэлдэж өөрт нь хандан өгүүлэх үг хэлгүй үгийг нь чагнаархан сон. Хөрөнгөтэй бөөрөн чулуу ийхүү хүүхний амьдралын үлэмж хэсгийг удирдан хянах болвоо. Мэдээж бөөрөн чулуу бүсгүүрөө оргүй хоосноос ирээгүй нь тодорхой. Өгүүлэх цааш өрнөхийн хэрээр ил учгийг Жумпе сайтар ухаарч байл. Гол учир хүүхний дотор бий. Хүүхний доторх юу ч юм тэрхүү барахар бөөрөн чулуу хөдөлгөж түүгээр ямар нэг үйлдэл хийлгүүлэхээр шамдуулж буугаас гарцаагүй. Чухам тиймээс л заах чулуу шүн бүр нүн дохио илгээсээр бөө хэрэг. Бичиж байхдаа Жумпе Кирийг бодсоор байлаа. Кирил ил өгүүлгийг хөтлөн урагшлуулж байгааг тэр зөнгөөрөө мэдэрч. Жумпе анхандаа ийм хийсвэр зохиол бичье гэж бодоагүйсэн. Уг нь тэр бичхээсээ өмнө чулууг ам орсон мэд өөрөө хөдөлж нүүдээр зохиомжлоогүй бөгөөд амар тогтун сэтгэл зүйн маягийн өгүүлэмжтэй байхаар бүр дүрхэн төсөөлж байжээ. Жумпе эмч хүүхнийг эхнэр хүүхэдтэй нууц амаргаасаа сэтгэл зүрхний холбоогоо бүр мөсөн тасалж буугаар төсөөлв. Цаашлаад бүр үдсэн ядаж мэднэ. Үдий болтол хүүхний өөрийн мэдлгүй ирж битэрсэн зүйл нь энэ ч байж болох. Өгүүлгийн үлдсэн өрнөл тодроод ирмэгц гүйцэн бичгэд харцангуй хэлбэр багаж. Жумпе малярийн айзыг намуухан тоглоулангаа дэлгэцийн араас нэгч бослоо. Гарынхаа дээд хурдаар төчгнүүлсээр өгүүлгээ өргөлжлүүлэн бичлээ. Эмч хүүхэн мэс тасалж амаргаасаа салахаар шийджээ. Би чамтай дахиж уулзахгүй гэж хүүхэн хэлсэнд цаатах нь илүү нухацтай ярилцаж шийдье гэж учирлав. Харин хүүхэн тэг хэрэггүй хэмээн эрс татгалзлаа. Маргааш нь хүүхэн ээлжгүй болсон тул Токиогийн гатлан онгоцоор зугаалan бөөрөн чулууга далайд шидэж орхив. Чулуу дэлхийн цөм рүү түрэн лавсах гүн харанхуй далайн оролт зүлхийдэлж ивхэн тэр. Ингээд хүүхэн амьдралаа шинээр эхлүүлэхээр зориг шулуудна. Бөөрөн чулууг хайснаар сэтгэл нь урд уртынхаас илүү өнгөрчээ.
Гэтэл маргааш нь нэмлэг дээр иртэл бөөрөн чулуу ширээнээр нь бах байдгаараа хэвтэж байх нь тэрэ. Үнэхэл ганцартаа анаал барааж торойсон янзаараа балтайж байв. Жумпэ үүлгээ бичиж дуусмагцаа Кири рүү залгалаа. Өөрийг нь бичих урам зоригоор хүлсэн хүндээ үүлгээ уншуулахыг тэсгэлгүй хүсжээ. Гэвч хүүхэн дуудлагыг нь авсангүй. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу гэх автомат хариулагч дуулдав. Жумпэ хэд удаа залгасан ч холбогдож чадсангүй. Эцэст нь хүүхний утас эвдэрвүү эсвэл ямар нэг техникийн асуудал гарвуу гэсэн таамаг дэвшүүллээ. Киригээс сураг ажиг хүлээн гэртээ баахан бүгсэн ч хэл чимээ ирсэнгүй. Ингэсээр нэг сар өнгөрөв. Нэг сар нь 2 болж 2 сар нь 3 боллоо. Намар өвөлд халаагаа өгч шин онж гарав. Жумпэн өгүүлэг утга зохиолын нэгэн сэтгүүлийн 2 дугаар сарын дугаард хэвлэгджээ. Сэтгүүлийн зар сурчлагын зохиолчийн нэр өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу хэмээх өгүүлийнх нь гарчиг хамт гарсан болохоор Кири ил зарыг олж харвал сэтгүүлийг худалдан авч өгүүлгийг нь уншаад сэтгэлдээ хуваалцахаар залах байх гэж Жумпэ сэтгэлдээ битүүхэн гордож байлаа. Гэвч энэ бүхэн үг хэлэгүй аниргүйг ахаад нам гүмээр дарснаас өөрцгөө байлаа. Хүүхэн сураг ажиггүй хിവэр. Кири амьдралаас нь ийн гинтхэн алга болчихсон Жумпэ хизээч төсөөлж байгаагүйгээрээ шархлан шаналв. Хүүхнийг сураг алдарсны дараа юугаарч дүүргэж боломгүй хоосон орон зай ангааж хоцорсон мэт санагдах болжээ. Өдөрт хичнээн удаа Кири дэргэд байсан бол гэж өгүүлэн халааснаа ч мэдгээ байв. Жумпэ хүүхний нэмсэглэл, уруулынхан засраас унгадаг үг, тэврэлтэд мэдрэгддэг арсныхан зөөлөн биеих нэлж дулааныг өгүүлсээр суулаа. Дуртай хөгжмөө сонсож, хайртай зохиолж байгаа шинэ номыг уншаад ч сэтгэлэндээ атгарч сэргсэнгүй. Юм бүхэн нэг л хоосон хүндий ориг хааж. Тиймээс Кириг мөнөх 2 дахь хүүхэд нь мөн байжээ хэмээн тааварлаа. Үргэлжлэлийг гоо үзэсгэлэн бол шарх дэлхийн шилмэл хайрын өгүүлбэрүүд номоос уншаарай.